намайг Базар Аригчаагийн уран чимэг гэдэг Сэлэн аймагт Гайлын газрын эрс нохой харилцан Гайлын улсын байцаагч одоо 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Анх Гайлын байгууллагадаа бол 2019 онд энгийн ажилчнаар орж ажиллаж байсан. Гайлын улсын байцаагч гэж би одоо бодохдоо ааваараа төсөөлж боддог. Манай хувийн Сэлэн аймагт Гайлын газарт 1987 оноос 2018 он хүртэл 31 жил ажилласан байна. Энэ хүний үргэлжил болж ажиллаж байгаадаа бол маш их баяртай байдаг. Мөн надад маш их өндөр хариуцлага, энэ хүний нэр төрийг гутаач гомсон гэсэн өндөр хариуцлага үүрж одоо ажиллаа хийдэг. За Гайлын байцаагч гэдэг хүн одоо тангараг өргөсөн элийн бомтуудад ажилладаг. Монгол улсынхаа эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал хамгаалж ажилдгаараа маш их өндөр хариуцлагыг үүрдэг ийм алба байна. Манай эрч нохой алба маань бол үндэсний аюулгүй байдлыг үеийн үед хариуцаж ажиллаж байгаа. Эрч нохой маань бол хүний одоо үзэж харах боломжгүй, үнэртэх боломжгүй тийм зүйлийг үнэрлэдэг маш их өндөр үнэрлэх чадвартай учраас одоо энэ чадварыг бид нэр ашиглаж, энэ чадварыг бид нэр одоо нохойдоо сургаж ажилладаг ийм алба байна манайх. Манай Сэлэнгийн Гайлын газар бол одоо Алтан булаг бомтын хувьд 2014 оноос 24 цагийн үйл ажиллагаатай болсон олон улсын бомт. Манай Сэлэн Гайлын газар бол төмөр зам болон авт зам гэсэн хоёр том бомттой 24 цагийн ажиллагаатай баярын ёслол, бүх нийтийн амралтын өдөр, байнгын ажиллагаач байдаг, өдөр шөнөгүй маш их ачаалттай ажилладаг манай бомт. Маань хөрөтөөр оюутан байхаас нэг ангид суралцчихсан. Нэг ангид сураад оюутан бол төгсөөд энд манай Сэлэнг нутагт ирж амьдарсан. Маань хөрөг зоригтгүү гэдэг Хэлийн Тэг 101-р ангид одоо энэ Алтан булаг шалган нэвтрүүлэх бомтын албаны ээлжийн даргаар ажилладаг. Залуудаа хилээ бомтоо дагаад явчих, хил дээр очиод ажиллаад үзчихэд бол аль залуу хүн болгоныг хийгээд үзчих ажлын бас хэсэг. Залуу гэд бүхэн тэр бомт руу ажиллах тийм боломж олдохгүй л та. Тийм болохоор залуу насн дээрээ бол хилийн бомтыг дагж очиод нэг тодорхой хугацаанд ажиллаад үзчихэд ажлын туршлага, дадлага туршлага гэдэг нь бас тухайн төрөлдлөгдөн. Тийм болохоор өтөр бас зөвлөлтөд одоо Нөмрөө аймгийн Шивэрэн бомт гэдэгт томилогдож 3 жил ажилласан би тэр явд. Хоёлаа. Тухайд бол би хилийн зэрэгтэй манай хүн болохоор яг Гайлд орж амжаагүй байсан болохоор яг манай байгууллага хамт ажиллаж агаад тэгээд тэндээсээ битээр эргээд энэ Сэлэн аймгийн Алтан булаг суманда одоо энэ эргэж ирж эндээ ингэж ажиллаж байгаа ийм түүхтэй. Залуу хүмүүсийн хувьд ингээд бомб дагаад ингээд ажиллаад явах бол нэг талаараа бол хүндрэлтэй хүүхдүүд гэдэг тий хүүхдүүдэд харах хүн байхгүй, хоёлаа ингээд өдөр шөнөгүй наашаа явдаг. Ер нь амьдралынхаа тал хугацааг Алтан булаг бомт дээр өнгөрөөж байна. Одоо хамгийн хэцүү байсан үе гэвэл ковид-19 үед. Бид нэрийн цогцлбортоо байрлаж ажилладаг байсан. Маань нөхөр бүтэн сараар байрладаг байсан. Би бол өглөө ирээд орой гардаг энэ бомтоос хоёр хүүхдээ харахын тулд манай хоёр бол өөрсдөө анаа 1-р ангиас эхэл дүүгээ хараад одоо ч дүүгээ хараад гэртээ хоёулахнаар бийж идэг хичээлдээ яваад дүүгээ аваад ингээл явж идэг. Би одоо их нартайгээ оюутан багтаа танилцаад тухайд хоёул Гайлын байгууллагад орно гэсэн тийм чирмэрсэлтэйгээр оюутан багтаа сурч байсан. Тэр үедээ их нартайгээ танилцсан. Сургуулаа төгсөөд тухайд бол би бол Гайлд ороогүй. Тухайд орох боломж хараахан бүрдээгүй. Тэрнийхээ үндсэн дээр шалганы нөтрөл хаалгагүй зэн хил хамгаалах байгууллагт орсон. Тэгээд тэр үеэр бол би албан агчтайхаа бол ардлыг хариуцж ажилладаг байсан. Маск, бэлий, цагаан хувцсыг хэрхэн өмсөх үү? За тэр талын хангалттай хариуцж ажилладаг байсан. Тэгэхээр бол яг улаан бүс рүү орж ажиллаагүй ч гэсэн албан агчтайхаа ардлыг хангаж ажиллаж байсанд бол айгүйх бахархаж явдаг шүү. Эхнэр маань бол сургуулаа төгсөө жилийн дараагаас Гайлын байгууллагатай бол инженеэр ажиллаж эхэлсэн. Инженеэр ажиллахдаа одоо энэ аавынхаа буюу хадам аавын ажлыг үүлж авч ажиллаж ийсэн. Одоо Алтан булаг бомтын нэрвийн ажлыг авч анх ажлын гараа эхэлсэн. Үүнээс хойш ингээ хойс мэргэжлэрээ яваад тухайн ажил дээр амжилттай ажиллаад албан байгууллагаас нь Гайлын байцаагчийн сургалтанд суух, Гайлын байцаагч болох үе таалга нэгдээд эрч нохойд Гайлын байцаагчаар сургалтанд сууж тухайд
гаалийн байцаагч болж ирж энэ алтан булган хамтдаа томилогдоод одоо өдгөө хүртэл ажиллаж байна. Ерөнхий шалгалтаа 19 онд тэр албаны ерөнхий шалгалтаа өгчөөд хүлээж исэн. Яг ковид үеэр шалгалт зарлагдахгүй байсан. Тусгай шалгалтаа нэг ороо харсан чинь миний мэрэгжил эрж нөхөн албан дээр таарж исэн. Тэгээд тусгай шалгалтаа эрж нөхөн албан дээр өгөөд тэгээд энэ албар орсон. Яг нохоо гэдэг зүйлийг би өөрөө амьдралдаа мэдэхгүй, нохоо тижээж үзээгүй, тэ ямар ч анхан шатны мэдэггүй хүнгүй байхдаа би энэ албанд орсон. За тэгээд шалгалтаа өгчөө, тэнцээд, тушаал гарлаа. Наранбаатах дарагтаа очиж уулзсан. За одоо сургалтандаа суу. 45 хоногийн сургалт гэжсэн. Тэр сургалтанд сууж байхдаа айгүй хэмээг сурж авсан энэ эрж нохоо албад. Тэр нохоог өвлийн өвдөнд салхилуулна, хооллно, унтлна, асаргаа юуг нь хийн, сургана гэдэг юм. Би өөрөө бараг нохооноосоо сурах хэмжээний л хүн очиж байгаа шүү дээ. Тэгээ бүр юу ч мэдгүй шив шин нохоог сургаж авч ирсэн. Ерөнхий командаасаа эхлээд үнэрийн сургалтыг одоо хэрхэн албанд энэ нохоог ашиглах уу тий тэр талаар би бол сургалтын төвөөсөө сурч авсан. Энэ одоо байгаа нохоо маань бол миний 3 дахь нохоо. Эрэгтэй юм том нохоо, насан турш нохоод бол авч ажиллаж үзсэн. Тэгээ ингээд тэр чинь одоо нөгөө эрэгтэй хүн шиг хэмжээний чанга хоолоогоор дуурж тэр нохоо миний үгэнд ороход. Одоо энд байгаа нохоо маань бол охин нохоо байгаа. Охин нэм завчаарк байгаа. Арай уян зөөл юм да. Арай зөөлхөн гэвэл одоо их тэрий чинь чанга загнаж болохгүй. Тэгэхээр бас гомдчих гээд. Тэгэхээр бол охин нохоо л арай зүгээр юм бэ нэмэгтэй үнд гэж би бодсон. Манай эрж нохоо алба чинь одоо алтан Сэлэн гайлан газрын хэмжээнд 6 байцаа, 4 байцаагч, 2 хариуцагч, 1 ахлагтайгаар ажилладаг. 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг манай эрж нохоо алба. Одоо газрын дарган батсан хуваараар бол алтан булаг бонд дээр өдөр болгоо нэг ээлжтэй ээлж аваад явдаг. Сул одоо Сүхбаатар бонд дээр гардаг. Суудал дээр олон улсын судалд ордог. Тэнд байгаа хүн бол видүүрөө дуудлага ирэхэд, видүү гайлын элдэн бүс рүү дуудлага ирэхэд тийшээ төвөр ачааны хянал шалгалтанд бол ордог байгаа. Манай бондын үйл зорчигчд, иргэд зорчигчд Оросын холбооноос ийм нэлгийн зүйлс, ийм тариа айгүйх зөөдөг. Одоо нэг хувийн хэрэгцээндээ хямдхан байна, чанартай байна гэд ингээд багаар нь өөрсдөө мэдгүйгээсээ хуулийн юугаа мэдгүйгээсээ болоод тэр юм ингээд айгүйх имийн зүйлс, ийм тариа айгүйх зөөдөг. Манайх бол ерөнхийдөө тэр тал дээр нь ажилладаг. Тэрнээс гадна бас нөгөө хар тамхи сэтгц нөлөөт бодис дээр бол давхар ажиллаа явдаг. Энэ 4 сараас эхлээд манад 5 жил тутамд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуул олгодог болж байгаа. Энэ бол айгүй манай албанд бол их хувь нэмэр түлхэц олж өгч байгаа. Шинээр орж ирэх залуу байцаагч нарт, шинээр ажиллах залуу хүмүүст хилээ тойроод хөлийн бондуудаар ажиллах залуу хүмүүст бол айгүй түлхэц болж өгөх юм байна. Энд хөлийн бондуудад ажиллах нэг хөшүүрэг нь болж өгөх юм байна гэж харж байгаа юм нэг бол эх орон гэж бол миний хар бол одоо манай бонд дээрээс эхэлдэг. Одоо манай хил дээрээс эхэлдэг гэж ойлгож. Яг тэгвэл хилээр орж ирж байгаа зорчигч, үйлчлэгч, гадаадын зорчигч, манай Монгол улсын иргэд энэ хилээр орж ирээд бид нартай уулзаж бидний нүүр царайгаар энэ манай эх орныг төсөөлж боддог гэж би бодож байна. Тэгэхээр эх орон гэдэг бол биднээс эхэлдэг гэж бодож байна.